сайн уу bro. За би ажлаас гараад одоо 3 дахь сараа болж байна. Тэгээд юу болсон? Одоо жинхэнэ grind мод руу орсон байна. 7 2 лооны өмнө нэг аялчаад ирсэн. Тэгээд ирсэн чинь амар амар их болсон. Тэгээд сүүлийн үед ер нь 7 хоногийн турш одоо нарны гэр үзэхгүй гэртээ сууж юм хийгээд өдөр шөнийн ялгаанч байхгүй болж ин баг 2-оос шөнийн 2-оос яваад сэрээд арай 6-аас онгонгота шөнийн 2-оос ирээд өглөө 8-аас унтаад өдөр нь 2-оос ирээд нэг юм хачин бүр ингээд хүссэн цагтаа сэрээд ингээд хүссэн цагтаа урж ийн яваад ингээд амар сонин юм амьдрал руу орсон. Тэгээд бусдаар их юм бол юу яаж байгаа. Одоо ижигэн 5-6 төсөл дээр зэрэг ажиллаад AI cloud code ашиглаж байгаа. Тэгээд энэ үедээс нэг ажлаад ажгүй явуулж хажуугаас өөрийнхөө юм хийгээд удаад ганц хоёр төслүүд судалгаа хийгээд эхнээс нь хийж үзэж байгаа. Тэгээд нэг юм ойлгосон чинь ингээд яг юм survival mode дээр одоо ингээд амьд өхөхийн ингээд одоо энэ дээр цэг дээр ирж байгаа шүү дээ. Мөн ч ажлаас орч байгаа. Тэгэнгүүт өөр ингээд заавал энэ desperate байдлаараа ингээд өчөө авчтай юм. Тэгээд яг үндэ ингээд бүх юм одоо болохоо болоод үнэхээр одоо надад юм хэлэх хүмүүс байхгүй болоод тэгээд fail team бол хоёрын сорд гэж юм ингээ fail team бол ер нь бол хамгийн bottom line одоо хамгийн болохоо бүтггүй болсон үед нь болгоод би зүгээр өнгөрсөн одоо өмнө хийж сайн шиг нэг адил голоод хийж тэгэнгүүт юу чинь одоо магадгүй би нэг удаан хугацаанд ажиллаж мэслээд ингээ цалин малын нэмэлтгүйсэн гэж болно шүү дээ. Тэгэх юм бол би шинэ ажилд ороод илүү өндөр цалинтай ингэж ажилд орчих болно. Тэгээд тэр нь болонгууд нэг юм юу гэх эрсдэл гэж харагдсан юм яг эрсдэл биш юм шиг санагдаад за эрсдлээ өөрөө яг ажилласаа гарч байгаа. Тэгсэн чинь ингээд яг үндэ болохоор яах юм бэ гэнэ би буцаал яг өмнө хийжсэнтэй ижлэн ажил олж болох. Тэгэнгүүт нэг юм ямар санаа зовхгүй юм би угаасаа чадантай тэгээд угаасаа ингээд одоо бол ингээд хийж байгаа ажил маань өмнө хийсэн ажлаасаа ингээд 4-5 дахин ингээд илүү олгож байгаа хгүй. Тэгэнгүүт ямар ч юм өмнөх шиг ажил хийх юм сонирхол байхгүй олон юм бой их чөлөөтэй олон connection төлөй илүү өөрийгөө өндрөөр өнлөлөе илүү сайн үр дүн гаргая олон юм жижиг ажил авахгүй том ажил авъя өөр юм бодлоод ус орж байна. Тэгээд ер нь л энэ замын сонгосон маань нэг хамгийн ингэж нэг гоё сонголтуудын манаас нэг байсан гэж боддог байна тий. Тэгээд нэг цул тал нь болонгод яг нэг юм би ч өөртөө жоохон муухай ханддаг юм болохоор өдөр шөнө хөнгөд суугаад юм хийгээд байдаг. Тэгээд энэсээ бол жоохон юу гэдэг нойр эрүүлмэнт ч юм уу жоохон асуулгч магадгүй юм шиг байна. Гэхдээ энийгээ төгсгөхөд schedule гаргаад routine гаргаад ус үдтарчлаа нөртөө. Нэг дооорчул аюу гойлж байгаа. Одоо бол 11 сарын 2025 тэгээд 12 сард дахиад би нэг өөрийн гэсэн нэг вебсайт нэг систем сүрний аппликейшн гаргаж гэж бодод байгаа. Тэгээд тэрийг болгоод би аппликейшн хийдэг ч аппликейшн ингээд аюу тажгүй явуулчихгээд одоо л нэг төслөглөл хийж байгаа. За тийм ээ.